Алдах тажууг далсан баруун талаас нь ээж уулаа мөрөөдөн зэрэглээ хөдөлсөн их гориу хараачлан байна уу даа гэвэр. Домог түүхийн үнэн 700-ны тэртээс ч тодорхой мэтээ. Ээж уулын олон домогт газрын нэг нь Даянчин буюу Ламын хой гэж байт юм. Энэ тухай нэг нь домог хуурна юу. Хязгааргүй мэд цэнхэрдэх их говьоос нэгэн залуу ир хари улсын цэргийн албанд талхагджээ. Амраг хайрын балыг амсаж, ертөнцид хосгүй жаргал эдэлснээ хүсэн мөрөөцөөр нэгэн сайхан бүсгүй нутаг үзжээ. Хархуу цэргээс эргэж ирээд сүйт бүсгүйгээ ирж хайж, амьдрал ахуйгаа төхнүүлэхээр нутгийн захын айлаас сургалвал. Өөр хар хүнтэй нөхчсөн. Өдөр очвол чи алуулна. Шөнө очих юм бол чи дийлнэ гэсэн үг сонсчээ. Хэлсэн ёсоор залуу шөн дундын гүн нойрын цагаар гэрт нь ороод гэрэл гаргаж хартал унган багын хайрт бүсгүй нэгэн эр хүний өвөрт унтаж байна гинэ. Залуу ир хялгас эрен дээр нь тогтхооргүй болтол хурцлсан хутгаа гаргаад өнөө хэрийн улаан холой дээгүр шүргүүлэх шахам хэд дахин хөдөлгөж үзжээ. Тэгснээ түр азнан бодлуулж гин. Инхри сайхан хүүхнийхээ царайг хараад сэтгэл нь уярж бараагийн хараад авснаас хойш алагдсан ч яахав гэж бодоод би сэтгэл амарч унтаад өгчээ. Өөр нүдүрийн дуугаар сэрээд дээлнийхээ сугаар отон байж хартал бүсгүй. Миний хүү босоорой. Аав нь ирсэн шиг байна гэж өнөөх залууг дууджээ. Тэгтэл залуу эрийн хүү том сайхан эр болоод сүйт хүүхэн нь үнэнчээр хүлээж явуулын үл бүтэх хүмүүсээс болгоомжлон хүүгээ өвөртлөн унтдаг байсан юм санаж. Үүнийг сонсож мэдээд баярлахын сацуу санаа муут хүн үр хүүхдийн өөрийнх нь гараар хорлуулах гэж байсныг мэджээ. Ингээд л болох болохгүй хүний үгэнд буураа хэмээх үг гарсан юм гинэ. Тэр цагаас хойш хүүгийн агуйд Даянчлан сууж олны тусын төлөө буян үлдэх болсноор энэ агуйг сонгосон юм байна. Даянчин агуйн тухай даш үнцэг дахин нэг жаахан тодруулнаа. Энэ ч агуйн түүх бол одоо манай тэр ууланд байдаг агуйд Даянчламгай олон жил амьдарч ирсэн түүхтэй юм билээ. За энэ их сонирхолтой бол нэгэн тийм одоо илжиг байдаг байсан байна. За тэр илжин дээр бол усаа хоёр бетон тохоо явуулцдаг. Тэгэхээр тэр нутгийн ад иргэд нь тэр бетонд нь усын хийж өгöd эргүүлээ тэр илжиг нь одоо тэр Даянчийн агууд ирж очдөг тийм замтай. За энэ бол их сонин түүхтэй. Яг тэр нутгийн ард түмэн тэр ламыг шүтэн бишиж тэр уулаа шүтэн бишilгэн нэг илжирэл. За тэнд хүн намаа мислгэж байсан тийм одоо агуу дотор тэр доктор өөрийнх нь уншлах гэж ирсэн одоо тэр суудал бурхнаа залж ирсэн тэр бурхных нь одоо байрлал байсан тэр байрлуулж ирсэн хад дэвсгэр одоо ширээнүүд нь яг байх сандагцсан одоо хөтөл байдаг юм сонин төгтөлтэй.